Уул уурхай хөгжиж байгаа газруудад бэлгийн замын халдвар төвчин их байгаа. Гэр бүл эхнэр хүүхдээс хол байгаа. Ирчүүд голоосон газарт архитект бие үнэлэлт сүүдэр болдгоо. Ирчүүд өвчлөлөө гэд эмчид үзүүлэх нь ховор өөрөө мэдээд эм авч явуудаг байна. Эмнэлэг тандаж шинжилгээ өгөх гэхээр нарийн шинжилгээ авдаг лабораторич суманд байхгүй байгаа. Уул уурхайн компаниуд ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч нэгдсэн үзлэг шинжилгээнд хамруулах шаардлага гарч ирж байгаа юм. Оюут толгой тэргүүтээ олон компани Өмнө Говь аймгийн Хамбогд суманд уурхай түшиглсэн хот байгуулахаар ажиллаж байгаа. Харин энэ суманд доох гарсан гэхээр тэнүүчилж явна. Дохон гарсан эмчин бусан тодорхой гэж энэ сумын төр болон бүр оршин суугчид ярианы сэдвээр баяжуулдаг байна. Энэ суманд бэлгийн замын халдвар авлаа гэхэд шинжилүүлэх лаборатори байхгүй. Ер нь сумын байтугай аймгийн эмнэлгүүдэд ч нарийн түвшинд онцлох лаборатори хомс байгаа юм. Уул уурхай салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн дээрс хөдөлгөөнд хамын тоол ихсдэг. Энийг дагаад халдвар төвчнүүд ялангуяа бэлгийн замаар дамжих халдварын тохиолдлын тоол дагаж нэмэгдчихдэг ийм хандлагатай байгаа. За уул уурхай салбаруудад бол нийгмийнхаа энэ хариуцлагыг ухамсарласан ийм компаниуд бас байна. Жишээлбэл оюут толгой компани дээр болохоор уурхай нөлөөллийн бүсийнхаа хамт зориулсан хэдийгээр дох бэлгийн замаар дамжих халдвар сүрээгээ сэргийлэх төсөл бол явагдаж байгаа. Тэгэхээр уул уурхайн компаниуд ямар хүмүүсийн ямар нөхцөлтэйгээр хаана ажиллаж байгаа вэ гэдгээ ухамсарлан бэлгийн замын халдвар төвчин цаашлаад доохоо сэргийлж эрүүл мэндийн үзлэг шинжилгээ эмчилгээнд хамруулах хэрэгтэй байна. Бид бол өөрсдөө төвөөсөө бол зах хэмжээний ажлууд хийгээд өөрөлдмөл тэр уул уурхайн компаниудын захирал болон энэ чиглэлээр ажилладаг ийм байгууллагуудтай хамтарч ажиллах талаар бол ямар нэгэн холбоо бариад одоо танах дээр сургалт хийтэй үзлэг шинжилгээ хийгсэн ийм байдлын нэг бол сэтэл төрөл ийм үйл ажиллагааг бол явуулнаар явуулж байгаа. Харин бидний зүгээс ийм үйл ажиллагаа явуулж байна. Нөгөө талаасаа бас уул уурхай энэ компаниуд өөрсдийнхөө нийгмийн өмнө хөдлөөс хариуцлага ухамсарлах үүднээс энэ төрлийн юмыг биднэрт эргээгээ санал тавьдаг ийм байх юм бол арилцсан бие биедээ уялдаатай ажиллах юм бол ганцхан манай төвөөс л одоо бүх юм хийгээд байна гэж хоёр талаасаа харилцан сонирхолтой хийж үр дүнд байна гэж бодож байна. Аливаа компани ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарах нь нийгмийн хариуцлага ухамсарлаж байгаа нэг хэлбэр юм а. Уул уурхайн оюут толгой зэрэг том компаниуд эмчтэй байдаг байна. Харин жижиг уул уурхайн компаниудад тэр бүр эмч алгаа. Эмчтэй газар ядчил зөвлөгөө өгнө. Ихэнх компани эмчхүүгээс сум орнотогт эмч хүрэлцээгүй, дээр нь эмнэлэг тандах хандлага хойрог байдгаас иргэдийн ганц зөвлөгч эмийн санч болдог байна. Хажуудаа эмээ игнүүлж тавьчихад өвчний нэр хэллээ бол энийг тарь, энийг өө гэдгийг хэлж байна. Гэтэл дутуу буруу эмчилсэн ямар ч өвчин архагшдаг. Иргэд ч бие дийлрэл зовиргол бол яваад байдаг. Далдуураа өргөдөл түргэх хүртэл аюултайг ухамсарлахгүй байна. Уул уурхай хөгжиж байгаа газар иргэдийн эрүүл мэнд аль талаараа хурцлцаар байгаамаа.